Тэр өдөр би чухам ямар гэж тэмдэглэл баяр болохыг мартчихсан хичээлдээ дарагдаад сууж байлаа. Намайг галаа гэдэг. Энэ жил би 1-р курсын оюутан. Мянгад малчин аав ээж хоёрынхоо ачаар 2 өрөө боломжийн дундаж орон сууц хөлслөөд ганцаараа амьдарч байгаа. Аав ээж хоёрынхоо тэрл ачааллыг санаж би чадах хэрээр шоу үзэнгээс хол байж хичээлдээ сайжрахаар өдөр шөнөгүй ширээний ард суусаар өдийг хөрлөө. Данч их сургуулийн бие даалтууд, унших ёстой сэдв, цээжлэж тогтоох ёстой нэр томьёонууд гэдэг 10 жилийн гэрийн даалгавар мэттэй нь харьцуулах юм биш байж сүүлдээ бүр ядаргаанд жорж байх шиг. Толгой өвдөд байхаар нь тэсгээ байгаад им авах гээд имийн сан гарлаа. Коридорд гарч иртэл ямар нэгэн ад чөтгөрийн дүрд хувирсан байрны хүүхдүүд айл айлын хаалга тогшицоож "Шагнах уу? Эсвэл шоглуулах уу?" гэж асуугаад явж байх ба айлын хүмүүс гайгүй нийлдэг хандаж гайтай нь хөөгöd явуулах бүр зодхоос наагур юм болж байна. Өнөөх аимшигын баяр гэдэг нь бололтой. Ийм жаахан хүүхдүүд нар буужгаад байхад танихгүй айлуудын хаалга тогшоод явж байна гэдэг жаахан аюултай юм. Хаалганы цаана хинч байж болно шүү дээ. Ийм уугаад хэдэн минутын дараа ашгүй толгойн өвдөлт намдаж би тавираад ирлээ. Тэгээд яг сайхан хичээлээ хийж байтал хин нэгэн хаалга нүдэв. Нөгөө хүүхдүүдийн нэг байна гэж бодоод сая дэлгүүрээс авсан сникерсүүдээ аваад хаалга руу зүгэллээ. Им авч байхдаа тэр бяцхан чөтгөрүүд манай хаалгыг бас тогшно гэдгийг мэдэж байсан болохоор зориуд бэлдсэн хэрэг. Баг байхад ялангуяа хөдөө суманд амьдарч байхад нь нүдний гин байсан энэ үнэтэй чихэрнүүдээр танихгүй айлын танихгүй хүүхэд баярлуулна гэхээр эвгүй ч юм шиг бас бахархмаар ч юм шиг. Юутаж явж очиод хаалгаа онгойлгол нэгэн хулуун сакс барьсан жаахан охин зогсож байна. Дотор загс хийгээл явчихв. Энэ жаахан охин өөрийгөө хэтэрхий сайн хувиргасан бололтой. Ус нь яг л олон хоног угаагаагүй юм шиг сэгсийж, нүд нь яг л шөнийн цагт хээр таарсан чон лугаа адил гялалзаж, биенийх нь энэ тентгүүс шарах сөрөг болж, хоёр хөлийнхэн завсаар хундан улаан цус нь доош зураас татуулан урссан чихтэй хатсан байхажээ. Хэрвээ аимшигын баярын өдөр байгаагүйсэн бол ёстой сүнсмэн тонилж одох байсан биз. Намайг хаалга онгойлгоход өнөөх охин над руу толгоогоо гижээлгэж эвгүй гихч нь харж байснаа. "Шагнах уу? Шоглуулах уу?" хэмээн асуув. Хоолой нь хөгшин хүний шиг зөвүүн муухай юм. Яагаад ч юм жаахан хүүхдээс гарахааргүй зөвүүн муухай хоолой. Гэхдээ ингээд бодсон чинь тайвширчлаа. Нэрэл энэ муухай хоолой ийм жаахан охиноос гараагүй байж магадгүй юм биш үү? Харин халаасанд нь байгаа утаснаас нь гарч байгаа байх. Утсанд нь хоолой өөрчилдөг ап маягийн юм л байж таараа. Эд охин аимшигын баярт зориулж маш их хичээжээ. Гэсэн ч энэ зүүн сувин маань нэг л зүйл биш байгааг мэдрэх шиг гар маань өөрийн ирэхгүй дээшсээр хүзүндөх сахиусаа хатглаа. Намайг тийм бодлогошрон гөлрөө зогсчихсанд охин дахиад л өнөөх зөвүүн дуугаараа "Шагнах уу? Шоглуулах уу?" хэмээн асуув. Би ч охиныг бушуухан явуулахын төвс болж тавхтай сникерсээс нэгийг нь тэр сагсанд хийж өглөө. Тэгтэл охин өнөөх хулуун сагс руу нэг үлийн харснаа эргээд над руу заналтайгаар ширтэж "Шагнах уу? Шоглуулах уу?" хэмээн асуув. Хоолойч бас энэ удаа занал хийсэн өнгөтэй сонсогдов. Би цочих шиг болсон ч дараа нь энэ охин нэлийн чихэрд дуртай хүүхэд юм байна. Орчин үеийн хүүхдүүд ч угаасаа их шуналтай болжээ. Дахиад 2 сникерс өгчгöd шууд хаалга хаачихъя. Тэгээд ахиж хүүхэд хаалга тогшвол онгойлгохгүй юм чинь. Хэмээн шийдээ дахиад 2 сникерс авч сагсанд нь хийж өглөө. Өнөөх охин хулуун сагс руу нэгэнтээ үлийн харснаа түрүүнийхээс бүрч заналтай хоолойгоор "Шагнах уу? Шоглуулах уу?" хэмээн асуулаа. Би тэсэлгүй. "Чамд чихэр өгөө бидтэй. Өөр яах гээд байгаа юм?" гэд зандарч орхив. Өнөөх охин тийм гихийн аргагүй юу ч илэрхийлээгүй мэд тийм л харцаар гөлөрч байснаа. "Шагнах уу? Шоглуулах уу?" хэмээн энэ удаа барьж байсан холуун сагсаа над руу сарвайлаа. Би ч өөрийн ирэхгүй үлийн харвал сагсанд өнөөх сникерсүүд байсангүй. Харин оронд нь жаахан хүүхдийн шиг гимээр жижигхэн тасарсан хуруунууд байж байх нь тэр. Тэдгээр хуруунуудаас тасралтгүй цус урсан гарч байв.
Бүр цус нь тасралтгүй урсаар тэр хулууны сагсанд гарсан хүний нүүр шиг хэлбэртэй нүхнүүдээр гоожиж шалыг минь цусны шалбайг болгож эхэллээ. Тэнгэр минь. Одоо л би үнэхээр байдал биштэй явсныг ойлгож бушуухан шиг тэр хачин охины нүүрэн дээр хаалга тасгийдэл хаачихлаа. Тэгтэл яг ардаас минь хаалга нүдэж би цочин хойш ухрав. Хаалганы цаанаас ахаад л нэг тэр зөв муухай охины хоолой. Шагнах уу, шоглуулах уу? Шагнах уу, шоглуулах уу? Гэт цэхэрцэн өнгөөр хөхөрлөө. Би бүр яах их ухаанаа олж ядахта тэр муухай хоолойг нь сонсохгүй тулд ухаан зүггүй гүйсээр цаад мухардаг унтлахын өрөөндөө орж нуугдлаа. Тэгээд хэсэг амьсгаад нь суув. Тэгтэл хэн нэгэн унтлахын өрөөний хаалгыг мань тогшхон тэр. Шагнах уу, шоглуулах уу? Би өөрийн ирэхгүй. Ээжээ хэмээн дуу алтлаа. Тэгтэл энэ үед гинэтхэн орон дээр байсан удас минь дуурав. Ийм үед ялангуяа сууж байгаа өрөөний чин гаднаас хөм мөн биш нь мэддэхгүй юм хаалгыг чин тогшоод юу ч юм нэхэд байх үед ямар ч хүн хэв нэг уцаа аваад яриад сууж байхгүй биз. Гэхдээ ээж аав хоёр маань миний хичээл саад болно гэд барагтай бол залгаад байдаггүй. Тэгсэн мөртлөө яг одоо л залгаж байна гэдэг цаанаас нэг учиртай юм шиг. Байна уу? Ээж үү? Хөө минь хаалаач нэг л сонирн байх чинь. Нийгэм болоод байна ээж. Сүнс ч юм уу, чөтгөр ч юм уу нийгэм хаалга тогшоод байна. Тийм үү? Яг одоо тогшиж байна уу? Ээжийг ийн асуухад би жаахан гайхаж өргөлөө. Өөрийгөө ямар галзуу юм хийж байгаа гэдгийг мэдэж байсан болохоор. Харин миний хэлсэн энэ хажин үгсийг сонссон ээж айж цожирдохын оронд шууд л надад итгэх шиг бүр итгээд ч зогсоохгүй ийн хэлв. За байж байгаарай хүү минь. Наадах чинь магадгүй нэг л хайсан сүнс байх. Чамаас ямар нэгэн нэхэлтэй ирсэн бололтой. Нөгөө 7 хоногийн өмнө чам руу явуулсан уудтай ааруул боорсгнууд дунд нэг уудтай улаан харган байгаа. Тэрнийг бушуухан асаагаад нуугдж байгаа өрөөгөө дараа нь гэрээ нэг ариулаадах. Тэгээд ээж нь учрыг тайлбарлая. Надад ээжийн хэлсэн өгс чухам ямар утгатайч бодгосөхөө байсангүй. Тэгээд салганаж жижирсээр цөмхөө удвал нэрэл гонцоор цэнхэр удтай зүйл байна. Анх харцгаад дотор нь юу байгаа гайхаж байсан ч нээж үзэлгүй тэр чигт нь орчихсон байсан юм. Тэр удыг задлаж үзвэл үнэхээр л хэсэг хатсан улаан харган хэвтэж байлаа. Энэ хооронд би ээжтэйгээ уцаар ярьсаар байсан бөгөөд зааврынхаа дагуу чихэрнийхээ шилэн тавган доторхыг шууд л асгаж орхиод өнөөх харганыг хэсэг хэсгээр нь хуглаад шатааж орхив. Бодож байсан шиг шатамхай эд биш юм. Яг л арт шиг аажуухнаар уугаж байна. Одоо тэгэд яах вэ ээж? Хэдий энэ харганаар тэр ямыг хөөж явуулсан ч нэг л тийм юу ч дуусаагүй юм шиг санагдаад байх юм. Тийм ээ хүү минь, юу ч дуусаагүй байна. Гэхдээ зүгээрээ чамайг болохгүй юмтай таарчлаа гэхэд л аав чинь жамцгүйтэй уцаар яриад дуудчихсан. Одоо бараг ирж байгаа байх. Яг ийм хэлэх үед гинэтхэн удасны цаанаас цэвхийтэл хаалга онгоох шиг сонсогдож удалгүй нэгэн өвгний хоолой. Хүү минь, ах нь төлөгч жамц байна. Олон юм яриад яах вэ? Шууд гол яриандаа оръё. Чамд над харганы чин утаа бүрэн арилах хүртэл хугацаа байгаа. Нэг л хайсан сүнснүүд газар тэнгэрийн цогцол бүрдсэн үед хүний ертөнцид гарч ирээд өөрийнхөө хоригдсон эд зүйлийг хайж эхэлдэг. Мөн тэр үед нь өөр хүн байж таарвал хорлож орхидаг юм. Учир нь тийм сүнсэнд нүд байвч сохор, чих байвч дүлий болчихдаг юм гэлээ. Магадгүй чамайг өөрийг нь алсан алуурчтай андуурч байж ч мэдэх юм. Би тэгээд юу хийх юм бэ? Цорын ганц арга нь бол тэр нэхэд байгаа зүйлийг нь л өгөх. Тэр нь юу юм бэ? Ах нь наашаа ирж байхдаа машин дотроо нүлэглэж үтсэн. Охины амийг бүрлэгсэн хүн яавал сүнс амьрлаж чаддаггүйг мэддэг байж хөөрхий охин өөрөөс нь тасарч үлдсэн зүйлсээ л хайж байгаа. 3 зүйл бий. Нэг нь наран жаргах зүгт, хоёр дахь нь хуурмаг гэрлийн чандад, гурав дахь нь охины сүйд амьсгал хураасан газраас олно. Ингээд утас тасарчхан тэр эргээд залгалаа байдаггүй. Тэгээд яах ихээ мэдэхгүй сууж байтал гинэтхэн галын тохиолдолд дуурч эхлэх нь тэр. Гал тавьсан гэдгээ мэддэхгүй тул бушуухан сандал давхарлаж тавиад галын тохиолдолд гэх тэр ядаргаатай дуурах цагаан юмныг гадуур гялгарууд углаж орхив. Ашгүй зогсчихлоо. Гэхдээ сандал давхарлаж таазанд юу байгааг нарийн сайн анзаарах үед гэрлийн бүрхүүлийнх нь ханан тогтоосон углуурга нь нэг л хажин байгааг анзаарлаа.
Яг л цахилгаан гагнуураар гагнаж орхисон юм шиг. Жамц өвөөгийн хэлсэн хуурамч гэрлийн чандад гээд байсан учрыг нь одоо л нэгэн ойлгож шууд өнөөх гэрлийн обжуурыг татаад унгаачихлаа. Энэ үед гэрлийн утасч давхар татагдан гарч байр маань тэр чигтээ харанхуй болчихов. Гэсэн ч би дорхноо чийдэн олж ирээд тусгаад харлаа. Шалаар нэг тарсан хагархай шилнүүд дунд үнэхээр л нэг гонцгой цагаан өнгөтэй хувхай зүйл байж байх нь тэр. Юу болохыг нь ч ойлгосонгүй. Шагнах уу, шоглуулах уу? Тогшилт ба охины зөвүүн муухай хоолой дахин нэг сонсогдож хамаг биеэр шарвс босоод явчихлаа. Эргэн тойрноо анзаар бол утаа аажмаар замхарч байна. Удахгүй улаан харганы утаа намайг хамгаалж чадхаа болох нь. Энэ удаа охин дахиад орж ирвэл дахин нэг удаа надтай нүүр тулвал тэгээд шагнал гэж нь байхгүй бол яг энэ үед нэг зүйл толгойд харван орж ирлээ. Эдний тагт нь наран жаргах тал руугаа харсан байдаг шүү дээ. Тийм ч учраас өглөөний мандах наран балконы цонхоор гэрт минь тусдаг. Би бушуухан балкон руугаа ороод хайж эхэллээ. Өнөөх цагаан өнгөтэй гозгор ид. Гэхдээ угаасаа нүдэн дийл газар нуун гэж байхгүй юм шиг санагдаад байсан тул балконы доторх юмнуудаа гаргаж байгаад нэгэнгүй сайтар ажиглав. Азар нэг их цаг орсонгүй. Надад анханасаа илүү дутуу тавилга гээд байх зүйлгүй. Бусад айлуучиг балкон дээр юмаа овоолчихдаггүй байсан тул хамаг юмаа гаргахад ч амар байсан. Мөн яг хамаг юмнуудаа гаргаад харчихсан чинь доор нь юм хийгээд нуучсан байж болох суларсан тоосхыг харлаа. Мэдээж тоосхыг сөхвөл доор нь өнөөх гонцгой цагаан зүйл байв. Тэгтэл яг энэ үед хаалга чахран дуугарч байгаа юм шиг чимээ дуулдах нь тэр. Би өнөөх зүйлийг аваад хар хурдаараа өрөөлүүгээ орлоо. Яг ардаас унтлахын өрөөний хаалгыг тогших болон охины зөвүүн муухай хоолой сонсогдлоо. Шагнах уу? Шоглуулах уу? Ингээл өнгөрөх юм гэж юу? Тэгтэл яг энэ үед удас дуурав. Харуул байрны эзэн авгаа байна. Надад одоо юу ч хамаагүй болсон тул зүгээр л дуудлагыг авлаа. Удасны цаанаас тэр авгаач хангинаж өгч байна. Хөөе чи чинь гэрч юун гал тавиад утаа мэй болгоод байгаа юм бэ? Утаа мэдэрчээс минь утсанд дохио ирээд хүн унтуулахгүй байна. Өөр үед бол би чимээг өхөн загнуулаад байж байх байлаа. Гэхдээ тэгсэнгүй. Нэгэнт өхөлтэйгээ эвлэж уур хилэндээ баригдаж гүйцсэн би. Тэгсэн. Нэг хүм мөн бишин мэддэхгүй жаахан охин хурж ирчгээд хаалгыг минь нүдэд байна. Ер нь та ийм юм болно гэж мэдэж байсан юм шүү. Мэдэж байсан байж яагаад хэлээгүй юм гэж хэллээ. Өнөө авга 50 өнгөөр. Чи бол миний арай гэж олсон түрээслэгч. Яаж ийм зүйл хэлээд сууж байх юм? Тийм бидтэй. Би өртөө байсан. Тиймээс замаар уншуулад бүх зүйл сайхан болно гэж найдсан. Дахиад ийм зүйл болно гэж санссангүй. Нэгэд чамд тийм зүйл тохиолдсон бол оройтсон ч гэсэн би чамд учрыг нь хэлье. 5 жилийн өмнө би энэ байрыг нэг ганц би эрд түрээслүүлдэг байсан. Уг нь гайгүй иршгэл байсан. Тэр орой нөгөө аимшигын баяр гэдэг нь тохиолсон юм. Гадны хүүхэлтийн кино үзэж тэрийгэ дуурайх дуртай хідэн жаахан хүүхдүүд л яг тэр жилээс л айл айлын хаалга тогшиж чихэр цуглуулж явдаг болсон байх. Тэгээд гайн таарч нэг 7хон настай жаахан охин манай хаалгыг тогшиж таарсан. Нөгөө хүн ч гэртээ дуудаад оруулсан. Охин эргэж гарч ирээгүй. Цагдаа нар хайж ирсэн боловч манай байрнаас юу ч олоогүй. Өнөөх алуурч нь ч ор мөргөө алга болсон байсан. Хэмээн хэлээд чимээгүй болчихлоо. Тэгээд цогцыг нь ерөөсөө олж чадаагүй гэж юу? Олсон хэсгээр нь удаан хугацааны туршид даанч хорон дутуу байсан. Жамц төлөгчийн хэлсэн зүйлсийг одоо л ойлголоо. Охины амийг бүрлэгсэн хүн яавал сүнс амиралдаггүйг мэддэг байж хөөхөө охин өөрөөс нь тасарч үлдсэн зүйлсээ л хайж байгаа. Бас тэр охины хулуун сагсанд байсан хуруунуудыг ч санав. Би бараг хашгирах шахам ийм асуулаа. Хэдэн хороо дутуу байсан бэ? 3 хороо. Тэгэхээр тэр юмнууд хүний хуруунууд байж хөөхөө охины хуруунууд харин сүүлчийнх нь өгсөн газар та би. Одоо би ганц л юм асууя. Охины хаана өгснийг мэдэх үү? Энэ үед утас тасарлаа. Харуул бүрөө унтарчихсан байна. Тэгтэл энэ удаа дотор нь нуугдаж байгаас шүүгэний минь хаалгыг тогших нь тэр. Шагнах уу? Шоглуулах уу? Ингээд л дууслаа. Хаалга онгой.
Охин над руу зэвүүтэйгээр инээж байна. Тэгснээ над руу гараа сунглаа. Би нүдээ анив. Үхэлтэйгээ эвлэрэх шиг нүдээ анив. Тэгээд хүлээлээ. Хүлээгээд л байлаа. Юу ч болохгүй болохоор нь гайхаад нүдээ нээн харуул охин алга руугаа ширтээ зогсож байна. Алган дээр нь 3 ширхэг хуруу. Тэгэхээр охин шүүгэний дотор нуугдаж байгаад үгсэн бололтой. Охин хуруулгаа тийм ширтэж байснаа над руу хараад "Шагнал өгсөнд баярлалаа" хэмээн хэлээд замхан алга болов. Хөөрхий. Ер нь хэн ад чөтгөрөнд байсан юм бол